Сэмэцгэн сонсогчдоо өнөөдөр та бүхэндээ чимээгүй хайр гих сургамжит өгүүлгийг уншиж байна. Гэр бүлийн уламжлал одоод охиноо яд өхөнтэй амьдрал наасан турштай зовно гэж үздэг учраас эцэг их нь охиноо найз залуутай нь уулзууж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалд дарамтнаа суулж гайртай хос цаг үргэлжил муудалцсан. Охин найз залуутай хайртайж түүнээ цаг үргэж чи надад тэгээд хэр их хайртай юм бэ гэж асуув. Харин залуу үг дүү зүйтэй учраас өөрийг нь тэр доор нь л үргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л урлаг боловч найз залуун дуугүй л байдаг байлаа. 2 жилийн дараа залуу сургуулаа төгсөж гадаадад үргэлжлүүлэн суралцгаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж би юу хэлэхдээ тийм сайн юм шил дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг мэдэж байна. Би чамд хайртай. Хэрв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамт өнгөрүүлээч. Гэр бүлийн шин төлөө чадах бүхнээ хийхээ амлая. Надтай гэрлээч гэжээ. Охин ч зөвшөөрч залуу хэлсэн үгэндээ хүрхэн нэгэн тодорхой болсон тул эцэг ихэн ч арга буюу гэрлэхийг нь зөвшөөрч сүү тавьжээ. Өдөр хоног өнгөрсөөр л охин ажиллаа хийж залуу үргэлжлүүлэн суралцаар имэйл болон утсаар харилцах хэдийгээр тэдэнд хэцүү байсан ч хайрынхаа төлөө тэмцээр л байлаа. Нэг өдөр охин ажил руугаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтэл авчээ. Охиныг ухаан ороход аав ээж нь хажууд нь байлаа. Ээжийнхаа уйлж байхыг хараад дайвшруулахыг хичнээн хичээвч амнаас нь ямар ч аваа гарахгүй байсан. Эмчийнх нь хэлснээр дархиндаа гэмтэл авснаас хэл ярианы төвнө ажилгүй болсон буюу хэлгүй болсон байжээ. Охин сэтгэлээр ихэд унахын хажуугаар чимээгүйхэн уйлсаар түүний гэртээ ирэхэд удасны дуудлагаас бусдаар бүх зүйл хэвэн байлаа. Удас дуурах тоол нь зүрх нь хүчтэй өвдөн. Тэрээр өөр тохиолдсон явдлаа сүйд залуудаа хэлхийг хүсээгүй бөгөөд түүндээ дарамт учруулахыг бодохгүй л байлаа. Ингээд хайртай залуудаа түүнийг хүлээж чадахгүй болсон тухай захиа бичин илгээлээ. Утсааж авах боллоо. Найз залуугаас нь хэдэн мянган дуудлага захиа ирсээр л охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүйхэн л уйлах болсон байв. Тэр уйлсаар л ганц охиноо энэ бүхнийг эзэслэж аз жаргалтай болох болов гэсэндээ нүхээр болжээ. Шинэ орчинд очоод охин дохионы хэл сурж амьдралаа шинээр эхлэхийг хичээж өдөр бүр өөртөө найз залуугаа мартах хэрэгтэй гэдгээ байнга сануулна. Нэг өдөр найз нь нэрж өнөө залууг эргээд ирсэн мэдээг дуулгав. Найзаас өөрийнхөө ийм байдалтай болсон тухай хэлэхгүй байхыг хүссэн бөгөөд залуугийн талаар өөр сургаж өггүй байлаа. 1 жилийн дараа найз нь өнөө залуугийн хурмын урлагтай дуухтууг авчирч өглөө. Охин сандарч дуухтууг нээтэл өөрийнх нь нэрийг бичсэн өрлөг байлаа. Юу болоод байгааг найзаасаа асуухаар эргэтэл хайртай залуу түүний өмнө игцэн зогсож байна. Тэрээр дохионы хэлээр би энэ дохионы хэлийг сурах гэж 1 жил боллоо. Би чамдаа амлснаа мартаагүй юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм аа. Чинийхээ нуу хоолой болохыг зөвшөөрнө үү? Би чамдаа хязгааргүй хайртай гэж хэлээд хурмын мөгжөө зөөж өгөв.